За тулын ордны замтай холбоотой асуудлыг байнгын оргоор оруулъя гэж санал гаргаад орж ирж байгаа. Надад тодорхой 3-4 асуулт байгаа. Нэгдүгээр тийм төсөвт өртгөө хэрхэн тооцсон юм бэ гэдэг асуудал байна. Та хэд хийсэн харьцуулсан судалгаагаа нэг танилцуулчих. Адил төстэй байгууламжийг одоо бүгд найрамдах хятад ард улс маш их хурдцтай тийм ээ өөр ашигтай хийгээд ах шиг байна л да. Тэгэхээр ядаж эднийхний 1 км одоо ийм гүүрэн байгууламжийг хэдэн юанаар бариад байна гэдэг ийм харьцуулсан судалгаа. Эсвэл одоо солонгосууд бариад байгаа юм бол хин бариад байгаа. Ийм харьцуулсан судалгааны талаар нэг танилцуулаач. Ямар өртгөөр бариад байгаа гэдэг нь шүү гол нь. За тэгээд үүнтэйгээ холбоотой та тендерийн үнэ гаргахдаа одоо ямар аргачлалаар тендерийн үн зохиогоо гаргацсан юм? Тэрийг хэн гаргасан юм? Хин яг энэ тооцоог нь хийж чадаад байгаа гэдгээ нэг хариулчмаар байна. 2-дугаарт нь. За тэгээд 3-дугаарт нь гэх юм бол яг хэдэн километр гүүрэн байгууламж гэхээр сая нэг 9.2 юм шиг байна. Та эртээд бол туулын байгаль орчин ярихаар одоо гүүрэн байгууламжаар явчихна гэдэг бургас ярихаар. За тэгвэл гүүрэн байгууламж чинь доор одоо ингээ сүүдэр гараад наадах чинь ингээд удаан хугацаанд доотлын экологийнх нь одоо тэр тэнцвэр алдагдаад урмгал амтнд байхгүй болоо сүүд болд юм байна гэхээр гүйгүй газар дээгүүр явах гэдэг ингээд хоёр тийш нь болтгонуулаад байдаг. Энийгээ болчмоор. Наадах чинь одоо нэг 9 км газар дор хаяж нэг 20 м-ийн өргөнтэй л гүүр явах гэдэг нь шүү дээ. 6 гинэ гэдэг чинь. Тэгэхээр тэрний чинь доотлолт нь юу болох юм бэ гэдгээ ер нь тооцсон юм. Энэ солонгосчууд яагаад тэр гүүрээ хотын дундор явсан гүүрээ буулгаж хаяа голоо эргүүл сэргээгээд байгаа. Тэр ч одоо бүр хог навшуулаад баларцсан байгаа л тийм болсон юм байл нь шүү дээ. За 4-р асуудал. За энэ байгаль орчны үнэлгээ хийгдсэн юм шиг байна. За тэгсэн усны газар хөрсний шинжилгээ нь хийгдээгүй байхад одоо нийслэл ингээд урчилгаа төлбөр болгоод тэр аж ахуй нэгжид 500 тэрбум орчим төгрөг шилжүүлсэн гэдэг асуудал үүсээд байгаа. Тэгэхээр одоо би нийслэлээс сумаар гэн. Та нар хичнээн одоо аж ахуй нэгжид тийм ээ ийм хөрсний шинжилгээ байд юм уу? Байгаль орчны одоо энэ үнэлгээ нь бүрэн гүйцэд гараагүй байхад 30% урьдчилгаа өгөөд үйл ажиллагааг нэхлүүлээд явж байгаа вэ гэдэг асуудал. Тэгээ одоо бодвол нийслэлийн төсөөлөл энэ 100% санхүүжээд 3-4 жилдээ хуваагдаад явах юм байна гэдэг саяны ярианаас чинь тэгж ойлголоо. Тэгэхээр энийг нэг яг тодорхой хэлж өгмөр юм. Та нар яг хэдэн аж ахуй нэгжид 30% урьдчилгаа өгөөд ажлыг нэхлүүлээд ингээд явдаг юм бэ гэдэг асуудал. За одоо яг хөө тэгээд өөрөө санхүүжүүлээд явж байгаа бол тэр төсөвтэй холбоотой юм. Одоо бодвол бай. За энэ үн яаж тогтсон юм бэ? Бид нар тогтоодгүй шүү дээ отолдог шинэ. Энэ зам тээврийн яам анх зураг төсвийн гүйцэтгэгч техник эдийн засгийн үндэслэлийг одоо хийж гүйцэтгэх компанийг шалгаруулад энэ дээр анхны зураг төсөл техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгасан компани нь MCPC гэж дотоодын аж ахуй нэгж. Энэ бяв цаг цайдын үед энэ ажил 2023 онд зам тээврийн яам дээр дууссан. За бид нар нэмэлтээр 1.2 км байсан гүүрэн байгууламжийг 9.9 км болгож 6 агнэ нийт замын төсөв төртгийг нэмэгдүүлсэн. За 1-р. За 2-р барилга бот байгуулалтын зам тээврийн яамны дэргэдэх шинжилгээ технологийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж зам тээврийн хөгжлийн төв энэ үнийн дүнг техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв боловсруулсан аж ахуй нэгжүүдийн энэ гаргасан үнийн дүнг магадalж өгдөг. Энэ магадalсан дүнгээр бид нар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажлын үйлчилгээ худалдаа хуульд нийцүүл нээлттэй олон улсын тендер зарлаж байгаа. За хэдэн аж ахуй нэгжид та нар 30% нь өгд юм бэ гэвэл бид нар гэрээ байгуулсан аж ахуй нэгжид хүсвэл бүгдэнд нь 30%-ийг өгөх хууль эрх зүйн орчинтой. Гагцгүй банкны баталгаа сүүлд худалдаа авахын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр олон улсын даатгалын байгууллагын даатгалтай тохиолдолд бид нар урьдчилгаа өгдөг. За яг энэ жишгээр бид нар өгж байгаа. Хэдий ч энэ том төсөл хөтөлбөрүүдийг урьдчилгааг нь их өгөхийн хэрээр бид нар үнийн эрсдэл өсөх магадлалыг бууруулж авдаг. 2-дугаарт та яагаад одоо хөрсний шинжилгээ хийгдв? Энэ байгаль орчны наривчсан үнэлгээнд дөр хөрсний шинжилгээ хийгдсэн үү хийгдээгүй бүгд хийгдсэн байгаа. 2-дугаарт ажлын зураг энэ том ажлууд дээр ихэвчлэн EPC нөхцлөөр явж байгаа тохиолдолд инженеринг
procurement, construction гэдгийг нэгэн зэрэг гүйцэтгэх компанид олон улсын зөвлөх инженеруудын холбооны үлгэрчлэн дүрэн буюу FIDIC-ийн Silver Book-ээр бид нар энэ гэрээг байгуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл бид нар энэ үнэт чинь багтаагаад энэ концепт дизайн чинь багтаагаад бид нар ажлын зургаа өөрсдөө наривчилж хийгээд энэ ажлыг чинь дуусгая. Silver Book-ийн бас нэг онцлог бол үнийн өсөлтийг хязгаарладаг. FIDIC-ийн юу ч нэг 10 орчим бүк байгаа тийм ээ. 10 орчим бүк байдаг. Silver Book, Yellow Book, Red Book гэдэг ингээд ийм бүкүүдээр явдаг. Тэгэхээр бид нар бол энэ тохиолдолд бол EPC Silver Book-ээр явж байгаа. Одоо манай энэ Дорноговь аймагт баригдаж байгаа нефт усруулах үйлдвэр EPC-гээр явж байгаа. Шинэ эсх онгоцны буудалд EPC-гээр баригдсан. Одоо энэ инх төвшин гишүүний урд ажиллаж исэн MCS компани хийж гүйцэтгэжсэн баг бүх ажлууд EPC нөхцлөөр явж байгаа. Тэгэхээр энэ тендер өөрөө EPC-гээр явж байгаа учраас ажлын наривчлсан зураг үйлдэх үед дахин одоо хөрсний шинжилгээ, геологийн шинжилгээ хийжээж инженерүүд инженерингийнхээ зураг төсвийг тооцдог ийм тооцоол юм аа. Би андуураагүй бол 1913 онд Нью-Йоркод олон улсын зөвлөх инженеруудын холбоо байгуулагдаж FIDIC гэдэг одоо гэрээний загвар байгуулагдаад одоо дэлхийд дахин мөрдөд 113 жил болж байгаа. Тэрнээс биш одоо сумын төвийн сургууль барих гэж байгаа юм шиг зураг төсвийг харж байгаа тэнд нь нийцүүлээд хүний хийсэн зурган дээр чи барь гэдэг нөхцлөөр энэ томоохон инженерингийн барилга байгууламжуудыг хийдгүү EPC гэдэг нөхцлөөр явдаг. За Батболд гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга 1-р болгож даваадлаа. За төсөв төртөг тооцооллыг ерөнхийдөө засаг дарга хариулчлаа. За Монгол улсад барилгын тухай хууль, авцамын тухай хуулиар барилга хөгжлийн төв, авцамын хөгжлийн төвүүд дээр бол яг төсөвчдөр ингээ батлагдаад гарч байгаа. Зөв үн өртгийн хувьд харьцуулахад бол олон улсын жишгээс бол хямдхан байгаа. Мөн Монгол улсад харьцуулахад наадамчдын гүүр яг ижлэгэн 6 гинэ гүүрэн байгууламж. Олимпийн гүүр бол ижлэгэн гүүрэн байгууламж дээрний 4 гинэ. Тэгэхэд олимпийн гүүр бол хагас километрийн урттай байж 150 тэрбум. Наадамчдын гүүр бол 80 тэрбум төгрөгөөр бүтсэн. Тэгэхээр 1 км-тэй ногдуулаад үзэх юм бол олимпийн гүүр 300 тэрбум, наадамчдын гүүр бол 150 тэрбум өртөгтэй болж байгаа. Манай гүүрэн байгууламжийн 1 км өртгөн 130 тэрбум гэдэг бол төсөв төртөг бол бага байгаа. Ягаад бага вэ гэвэл урт учраас. Та түрүү асуусан энэ дээр хүмүүс одоо яг энэ зурган дээр баталж байна. Би тайлбарлаад голын хэсэг Маршалын гүүрнээс Микийн асаагаад өгч. 9.8 км ийм нийт гүүрэн байгууламжийн урт 9.9 км урт болж байгаа. Тэгээд нийт сүүлд гарсан 26 онд гарсан байгаль орчны наривчсан үнэлгээн дээр нийт 30 га модон дээр бол нөлөөлөх юм байна. Үүний 50% улаас 50% бургас. За 50% улаасны дундаж наслалт бол 50 жилгээд одоо ой судлаач нь гаргацсан. Бургасны дундаж наслалт бол 38 жилийн настай байна гэж гаргасан байгаа. Ингэснээр энэ улаас бургас хоёр бол ер нь хөшрөлттэй байна гэдэг нь бол сүүлийн одоо би энэ яг юугаар нөхцсөн байгаа. Байгаль орчны наривчсан үнэлгээ 13 оны байгаль орчны үнэлгээ байж байгаа. Бас энэ дээр энэ байгаль орчин урт ургамал амтан усанд яад нөлөөлөх юм гэдэг нь бүх Монголын эрдэмтдийн судлаачид дүгнэлтээ гаргаад байгаль орчны яамны эрдэмтдийн зөвлөөр, шинжлэх ухааны эрдэмтдийн зөвлөөр ороод батлагдсан ийм зүйл байж байгаа. Тэгэхээр туулын хурдны зам 26 онд батлагдсан байгаль орчны наривчсан үнэлгээгээр барилга угсралтын үед дунд үнэлгээтэй нөлөөтэй ашиглалтанд орсон үед нэг байгаль орчинд бага нөлөөтэй гэж дүгнэлт гаргаад энэ барилга угсралт За Батболд гишүүн тодруулах. Тэ. Гадны ижил төстэй байгууллагуудын харьцуулсан судалгаач аваад нэгдүгээр асуулт. Микрофонд л асуух хэрэгтэй да. За Батболд гишүүний микрофоныг өгч. 5 газрын гүүр мөрийн зам бичсэн байна. Эдгээр чи юу н ямар өртгөөр боссон юм? Тэрийг ядаж үдсэн юм уу? Гэж асуугаад байгаа байхгүй юу? За эндрийн микрофон. Батболд дарга би гишүүнээ би танд түрүү маш тодорхой хариуллаа. Энэ үн өртгийг техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаар гэрээгээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байгууллагууд болох MCPC Улаанбаатар хотын зураг төслийн хүрээлэнгүүд Монгол улсын авто замын тухай хууль, Монгол улсын барилгын тухай хууль, норм дүрмүүдэд нийцүүлж тооцоолж гаргаж ирсэн. Та түрүү асуултанд асууж илээ. Хятад ийм зам ямар өртгөр өрдөө. Би одоо жишээлбэл
хятадын айл нэг хотын дарга биш учраас хятадын ноорм дүрмийг барихгүй Монгол улсын хууль тогтоомж барилгын ноорм дүрмд нийцүүлж энэ мэрэгжлийн байгууллагуудын гаргаж ирсэн үндэслэл тооцоо бүхий судалгаатай магадлагдсан төсөв төртөгтэй замын ажлыг л тендерийг зарлах үүрэгтэй. Та ChatGPT ашигладаг бол яг энэ юг оруулахаар тоо гарч ирж илээ. Би бас өнөө өглөө үтсэн. Тэгэхээр ийм өндөртэй, ийм алслалтай, ийм авто замын гүүрэн байгууламж дэлхийд За нэмж хариулъя. Хэм нэмж хариулах. За эндрийн микрофон. За нийслэлийн замын хөгжлийн газрын дарга одоо 2 Батболт гишүүний асуултанд хариулъя. Олон улсад бол төвөгчлөөсөө хамаарч байгаа янз янзын ямар ажлын байршил дээр тухайн байршлаасаа хамааран төвөгчлөөсөө хамаарч байгаа учраас 20-с 150 сая доллар хүртэлх хэмжээгээр бол гүүрэн байгууламжууд бол босч байгаа. Гэхдээ ажлын тоон хэмжээ аль хэр зэрэг холоос одоо материалаа татж байгаа тухайн байршил дээр өгж байгаа зах зээлийнхэн үн ханшаасаа хамаарат янз янзын байршлаар төс төртгөр гарч байгаа. Тэгэхээр энийг бол яг километр замын өртөг дунджаар тэд гэдэг хариултыг хэлэхэд бол маш хэцүү. Тухайн байршил, тухайн төсөл арга хэмжээ нь яг одоо далаа дээр байгаа мó, уул дагаж явж байгаа мó, гол дагаж явж байгаа мó, эсвэл зүгээр тал дээр явж байгаа мó гэдэг байршлаас хамаарат янз янз байгаа. Олон улсад бол энэ 20-с 150 сая доллар хүртэлх хэмжээнэр байгаа. 150 сая доллар. 1 километр. За сайн зэрэг гишүүн асуулт. За Батболт гишүүн тодруулъя. Тэ. Ош. Сая Одоо хэлсэн юм ямар сэтгэлгүй дуракаар нөхрөөр тийм ээ хотоо өдөрдүүлсэн бэ гэдгээ одоо энэ их хурлын гишүүд өөрсдөө харах хэрэгтэй. Орж ирчээ загнаад идэг. Бид нар ямар төсөв баталсан юм уу? Бид нар баталдаг юм уу? Энэ төсвийн дагуу хийж байгаа гэд өөдөөс томроо загнаад ах юм. Ус би энэ цагааг үцээж аваа шүү. Тэгээ энэ нэг хот гэж нэг ой зодчоор ой босоод ир. За гишүүд. За 40,000 орон шууд санал гаргаж байна. Энэний төсөв төртөг. Тэ. Тэ. Туулын хурдны замтай холбоотой төсөв төртөгтэй холбоотой асуудлыг төсвийн байнгын ороо сангийн хамттай холбоотой энэ бүр За засаг даргаыг орж ирэхээр үргэлжлүүлье. Батболт гишүүнэ. Дураараа орж гараад идэв. Бид нар ч гэсэн дураараа орж гармаар шүү. Таныг ч гэсэн дөрөвлөд байна шүү дээ. Гэхдээ нэг хариулаад тахаар тэгээ хариултыг аваад сонсоод байгаа юм. Түрүү би засыг гарсан. Би засыг гэж хэлээ гарсан. За Нямбатар даргаыг дууд. Ганцаа суугаач. Чи асуултаа асуулт. Гишүүд сууч. Тэгээд болсон болоог хүмүүсийг худлаа. За Нямбатар даргаыг ихээр зэрэг үргэлжлүүлье. Гишүүдээ яг асуусан л хариул. Илүү дутуу суулууг янз бүрийн юмнууд битгий хэлээд. Одоо энэ байнгын орны улдааны зөндөө хүмүүс хэвлэл үзэж байгаа. Хэвлэл нүдний болгож байна. Батболт гишүүн түрүү нэг тодруулга дутуу байгаа. Өөрөө галж хонж явж байгаа. Уг нь хоёр тодор. За асууч. Ямар даваа ихтэй болсон. солиордох юм. За ер нь бол би нийслэлийн засаг даргаас сумарга. Зарим нэг хотууд чинь гүүрэн байгууламжуудад нураагаад байна. Ингэж бид нар хүндээ ээлтэй, байгальтай ээлтэй байх ёстой гэдэг нь. Бид нар болохоор 50-60 жилийн өмнөхийг яриад ингүүл бид нар хөгжих гээд байна гэдэг юм яриад байгаа. За хоёрдугаарт өөрчлөлт чаандаа шууд хэлчихэд ямар сэтгэлгүй нөхрөөр энэ хот өдөрдүүлээд байгаа юм бэ гэдгээ өөртөө харчих хэрэгтэй байна. Энэ хотод хідэн төгрөгөөр ямар хэмжээний ажил хийх гэж байгаа вэ гэдэг дээр хариулт өгч чадахгүй. Төсвийн өөр хүн зохиод би энийг чинь хийх гэж явж ийн эдэргээ өөдөөс томроод идэг. Та над хэдэн одоо юу гэдгийг одоо тусалдаг дарга нартайгаа ирээд нэг нэгээрээ зодчих үедээ одоо бити зодчоорой. Тийм ээ? Ингэж л хэлээ да одоо. За энэ дуул нь өнөөдөр энэ тулын ордны замтай холбоотой төсвийн асуудлаар л ярих гэж орж ирсэн. Би бургас одоо тайрчлаа, байгаль орчны үнэлгээ гэж яриаггүй.
Энийг одоо байгаль орчны яам нь ярьд юм богоц. Сайн зураг гишүүн шиг бас улс төрчих гэж орж ирсэнгүй. Та нарын хин хаана хинийхээ талд байдаг над юусаа хамаахгүй. Зүгээр ер нь Гомбиганбаатар гишүүний яриад байгаа тэр судалгаач тэр замын компаниудын яриад байгаа одоо асуудал чинь энэ над хурдны зам чинь хитрхи их төсвөр баригдаад байна гэдэг л асуудал байна. Тэгэхээр би энэ талаар л асуугаад байгаа. Тэгэхээр ерөөсөө хариулт олигтой авсангүй. Та нар өөрсдөө над танилцуулган дээр тавьсан энэ гүйцэтгэх гэж байгаа байгууллагынхаа хийсэн ажлуудыг тавьсан байна лээ. Тэд нар өөрсдөө ядаж над 5 зам нь ямар өртгөр баригдсан юм бэ гэдгээч тавиад оруулаад ирсэнгүү. Тэгээд төсвөө яаж зохиосон юм бэ гэхээр одоо нэг компани нэр хэлээд ах шиг байна. Манайх бол дотроо энийг хийх одоо төсвийн зохиочих гэдэг юм уу эсвэл тэзүүгийн зохиочих гэх юм уу ийм боломж одоо бас ямар хэр байдаг юм баг би бол баг байхгүй хаа л гэж бодож байна. Ийм гүрэн байгууламж тийм ээ энэ зураг төсвийг хийх газар ер нь хоорхон бахаа л гэж бодож байгаа. Тэгээ энэ талаар хамгийн гол нь ярих гэж орж ирсэн. Тэгээд олигтой хариулт авсангүй. Тэгэхээр одоо энэ өнөөдөр хариулт авч чадаагүй учраас одоо их хурл холбоотой энэ хяналтын байгууллагууд нь ямар байгууллагууд байдгийг энэгээр бас над төсөв өртөгтэй холбоотой асуудлуудыг дахиж ярьж шалгуулнаа л гэж ингэж үгэлээ.